болохоор юм өөрчлөгдсөн. Илүү нэг бүлэтэл гэдэг нь бас яг гар хүрхээс илүү сэтгэл зүгээрээ илүү одоо хүнийг дарамтлагдаг. Тэр нь илүү гүн хүрд юм шүү. Өөрөөр хэлбэл одоо нэг бүлэдүүлсэн ч гэдэг юм уу ингээд сэтгэл готролд орцсон тийм хүүхдийг одоо онцлоход эцэгчүүд яаж онцлох вэ? Одоо жишээлбэл магадгүй хичээлдээ тааруу байгаад байгаа юм уу? Тэрийг ялахад хэр зэрэг одоо ярилцах яаж онцлох вэ? За ер нь бол хамгийн одоо энгийн одоо шинж тэмдэг гэх юм бол нойр. Хүүхэд хэр сайн тогтмол нойртой байна гэдэг чухал. Жишээ нь одоо шүн сэрж гин үү? Өглөө яг ингээд тогтсон босох цагтаа босч чадж гин үү гэдэг айгүй чухал. Хоёр дахь юм бол хоолны туршил. Хүүхэд яг өмнө нь иддэг байсан хоолоо идэж гин үү? Хоолны туршил нэмэгдсэн юм уу? Багассан юм уу гэдэг чухал. За дээрэс нь нэмээд зан ааш нь хэр өөрчлөгдөж байгаа юм. Бухимдуу болцсон юм уу? Амархан зүйлдээ бухимдаад байгаа юм уу? Ууртаа болцсон юм уу? Эсвэл ингээл амархан уйлаад гомдоод байгаа юм уу? Эсвэл огт юм ярихаа болцсон юм уу? Гэдэг энэ шинж тэмдгүүд маань ер нь бол ихний тохио гэсэн үг. За тэгжээд л битээр нөгөө нэг сургуульд явах дурггүй. Магадгүй сургуульдаа явж ийн гэж хичээлээ тасалж ээж болно те. Эсвэл магадгүй хоёр дагчоор ямар нэг зүйл донтох эрсдэлтэй болчдөг. Тэгэхээр магадгүй таймих, за тэгээд алкоголны төрлийн зүйлүүд магадгүй дэлгэцийн хэрэглээг хит ихсэх тэ одоо нөгөө дэлгэцтэй дамжуулаад одоо хэрэглэх тоглоомнууд байгаа шүү дээ. Тэднэрт хит автах. За магадгүй бүр мансууруулах сэтгэц нөлөөт юм байж донтохч гэдэг юм. Ийм эрсдлүүд гарч байгаа тохиолдолд ер нь бол бид нар анзаарна гэсэн үг. Гэрийн нөхцөлд яах вэ гэхээр хүүхдийн зан авир хэр байна? За сургууль дээр хэр байна? Суралцах чадвар нь хэр байна гэдгийг бид нэр нь анзаарч байна гэсэн үг. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic